та сонирхолтой Hallo, lieber Deutschlerner. Өнөөдөр бүгдөө герман хэлний үндэс суурь болсон цагаан толгойг хамтдаа сурцгаая. Үүнийг das deutsche Alphabet гэдэг байна. Герман хэлний цагаан толгой нь 26 үндсэн үсэгтэй. Түүний 5 гişиг үсгнүүд А, Э, И, О, У. Түүн дээр нэмэгдээд 3 өргөлт гişиг үсгнүүд байдаг. Э, Ö, Ü. Би үүн дээр 3 ялгац гишүүн байдаг гэж бичсэн байна. Герман хэлний нэр үг нь урдаа заавал ялгац гишүүн авдаг. Ялгац гишүүн буюу article der er хүйсийг, die im хүйсийг, das сармаг хүйсийг хэлдэг. За эхний үсэг болохоор А, der anorak, энэ болохоор хүрэн байна. Энэ Д гэдэг нь одоо эр хүйсний нэр үг болохоор энэ Д гэсэн ялгац гишүүн авсан байна. Жишээ үг болохоор die Ameise, шоргоолж, энэ болохоор им хүйсний нэр үг болохоор die гэсэн ялгац гишүүн авсан байна. За дараагийн жишээ үг das Auto, энэ болохоор сармаг хүйсний нэр үг болохоор das гэсэн ялгац гишүүн авсан байна. Дараагийн үсэг Б, der Bier, бауга, die Blume, цэцэг, das Boot, C. Энэ болохоор одоо энэ үсэг нь үгийн эхэнд орохдоо К-гаар дууддаг их тохиолдолд der Computer, die Creme, нүүрний тос байна. За der Delfin, далайн гахаа байна. Die Dose, энэ болохоор лаац байна. Das Dreirad, 3 дугуйт. Der Esel, ээлжиг. Die Erde, газар шороо. Das Ei, өндөг. Энэ болохоор одоо И нийлэхээр I гэж дууддаг шүү. За дараагийн үсэг F, der Fisch, загас. Die Fabrik, энэ болохоор аж үйлдвэр. Das Fenster, цонх. G, der Geist, оюун санаа. Die Gabel, сэрэ. Das Glas, шилэн аяга. За дараагийн үсэг H, der Hase, туулаа. Die Hose, өмд. Das Huhn, дахиад байна. Дараагийн үсэг I, der Igel, ээлжиг. Die Insel, эрэг байна. Das Insekt, шавж. За дараагийн үсэг J, энэ болохоор одоо ардаа ямар их шиг авснаас шалтгаалаад одоо дуудана. Der Joghurt, энэ О болохоор яагаар дуудсан бэ? Die Jacke, энэ болохоор А болохоор яагаар дуудсан бэ? Йогурт гэдэг нь тараг гэсэн үг шүү. Das Jojo, энэ буцаар эргүүлдэг юм модон тоглоом. K, der Kam, сам. Die Katze, мөр. Das Kind, хүүхэд. За дараагийн үсэг L, der Löffel, халбаг. Die Lampe, чийдэн. Das Lamm, хонь байна. Дараагийн үсэг M, der Mond, сар. Die Milch, сүү. Das
Müllauto, das Müllauto, хогийн машин. N, der Nebel, манан, die Nudeln, гоймонгууд, das Nest, за O, der Opa, өвөө, die Orange, Jurgen, das Obst, ногоо, P, der Paprika, улаан чинжүү, die Puppe, хүүхэлдээ, das Polizeiauto, цагдаагийн машин, Q, der Quark, Harz, die Kuh, үнэбэн, das Quadrat, дүрлжин, R, энэ болохоор одоо герман хэлний R үсэг нь одоо энэ хоолойны авгад хэрэгэлдэг, дууддаг. Der Rabe, Хэрeben, die Rose, сарна, das Radio, S, энэ одоо S үсэг үгийн ихэнд орохтой Z-гээр дууддаг. Der Salat, die Seife, энэ болохоор саван, das Sofa, диван, T, der Tiger, эргэсвэн, die Tasse, аяг, die Tue, хаалга, Ü, der Ungarus, die Uhr, цаг, das Unterhemd, der Mac-Ben, за дараагийн үсэг V, энэ болохоор ихэнх тохиолдолд V, aber зарим тохиолдолд V-гээр дууддаг шүү. Der Vogel, шувуу, die Vase, Farbe, das Verkehrsschild, замын тэмдэг, V, der Wal, халим, die Wolle, Nos, das Wasser, ус, X, энэ үсэг одоо маш ховор хэрэглэгдэг, гадаад өгнөд байдаг, das Xylophon, Y, энэ бас одоо ховор хэрэглэдэг, der Yak, сарлаг, die Yacht, одоо сон гоц байна, das Yoga, Z, der Zug, галт хэрэг байна, die Ziege, яма, das Zebra, алаг таих. За одоо дараагийн үргэлт үсэг байна. Энийг одоо А биш, гэж дууддаг. Der Ega. Энэ одоо одоо үсэг үгийн сүүлд орохоор бас А-гаар дууддаг шүү. Die Äpfel, алимнууд гэсэн үг байна. За дараагийн үргэлт SZ, энэ болохоор маш ховор хэрэглэгдэг одоо үсгийн нэг. Жишээ үгэн дээр die Füße, энэ болохоор одоо хөл гэсэн олон тооны үг байна. Дууслаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Үсгээ сайн сураад бас үсгнүүдийнхаа герман хэлэнд одоо үсгнүүд нийлээ бас өөр дуудлагатай болдог. Тэрийг дараагийн хичээлээр орно. За тэгээд auf Wiedersehen. Tschüss.